Шүүх хурлын 22 дахь өдөр эхэлж байна. Өнөөдөр Kate Moss мэдүүлэг өглөө. Англи дахь гэрээсээ 3 минут 50 секундын мэдүүлэг өгсөн. За Амбагийн зүгээс нөгөө юу дууссан? Гэрчүүд нь дууссан. Одоо Johnny-гийн зүгээс болохоор айгүйх цаг үлдсэн байхгүй. Тэр загтаа багтаагаад дахиад гэрч дуудах боломжтой. Тэгээд Kate Moss-ыг дуудсан. Яа, тэгснэ Kate Moss штэ. Johnny Depp 94-өөс 98 оны хооронд үерхжсэн. Тэгээд Мексикт амарч байхдаа Johnny Depp намайг шатнаас түлхээгүй. Би бороо нөгөө мөндөртэй бороо орж явах тэрнээс айгаад шатнаас унцсан юм аа гинэ. Amber үнэн зөв мэдүүлэг өгнө гэж тангараг өргөчөөд тэгээд ингээ улаан гараараа худлаа ярьсан ингээ баригдсан. Тэгээ энэ удаад бүр олонний танил хүн хүртэл ингээ тийм болоогүй гэж хэлж байгаа. Манайхан дараа 7 хоногоос би ингэж зурж ярихаа болчихно. За эндээ жоохон сэтгэл зүйч өвөө мэдүүлгийг өгсөн үеэр би яг ингээ аппроч зүтсэн. Бид хоёр амар адилхан санагдаад ингээ хүмүүст. Энэ нөгөө Johnny Depp-ийг нөгөө Caribbean X-ийн дээрэмчтэй ирэл ингээ дүгнэдсэн баггүй юу? Тэрнэр ингээл те архиуж муул гэл тэгсэн чинь та Willy Wonka-г үзсэн үү? Танд хамаагүй мө те? Энэ хүн чинь олон дур бүтээсэн шүү дээ. 21 Jump Street гэх кино үзсэн үү? 21 юу ч хэлээ нэг тийм кино байдаг гэсэн бас. Тэгсэн чинь энэ өвгөө яг ингэдэг байхгүй юу? Яа 21 юу лээ би ер нь Johnny Depp амар олон кино үздэг юм байна. Хүмүүс ингээл чи Johnny-га л өмөрөөд байна уу гэд. Йоо би Johnny Mordecai гэдэг киног Willy Wonka-г л үзсэн өөр кино үзээгүй. Би өчтөр ингээ хэлэхдээ нэг эмэгтэй ингээд talent agent эмэгтэй Amber Heard-ыг ингээл амар out mod гэл тэгжсэн шүү дээ. Тэрний яг бичлэгийг үзүүлээ заа. За энэ эмэгтэй болохоор би бол Aquaman бол бүр ингээд яг одыг төрүүлсэн үеэсэн. World renowned гинэ бүр дэлхийд ингээд танигдсан эмэгтэй болсон энэ гинэ. Тэгэл тэгсэн чинь өнөөдөр над руу чатаар нэг хүн ингээд DC кинон дотроо ингээд Aquaman штэ. Aquaman штэ. Нөгөө юу айгу шүүмжлэлт өртсөн кино юм штэ. Нөгөө IMDb дээр Aquaman чинь 10-аас 6.5 авсан. Ер нь бол жоохон хүмүүсийн сэтгэлд хүрээгүй киногоор тооцогддог юм штэ. Яг хөө Jason Momoa тоглол ингээд хүмүүс амар сонирхож үзсэн ч гэсэн ер нь бол хүмүүсийн сэтгэлд сайн хүрээгүй кино юм байна. Би болохоор бүр үзээгүй тэгээ ерөөсөө үзэгчгүй. Үзгүй. Caribbean X-ийн дээр үзгүй. За өнөөдөр бүгд амар их юм ярина. Тэгээд бэлтгэлтэй байгаарай. За нэгд өдөр байж штэ тий. Amber Heard-ийн хуульчнаар бүх ингэ гişнээ гаргаж ирээд өөртөө талаас ингээд өөртөө хамгаалаад дуусчихгүй. Одоо Johnny-гийн талаас нь үлдсэн хугацаанд rebuttal case гэдэг юм явж байгаа. Нөгөө өөртөө нэрсэн юмыг няцаагаад дахиад нотлох баримт ингэ гаргаж ирэх цаг байгаа байхгүй. Тэгээ энэ шүүх хурал 5 сарын 27-нд яг эцсийн ингээд гэрчүүдээ ингээд мэдүүлгийг аваад тэгээд дуусгах юм. Шүүгчдийн бүрэлдэхүүн хэр хугацаанд өөртөө шийдвэрийг гаргах нь мэдэгдэхгүй байна. Гэхдээ 5 сарын 27 гээд бүх бидний шинээр авах мэдээлэл ингээд дуусчих гэсэн. За ингээд нэгцаагаад Johnny-гийн талаас дахиад гэрч дуудахдаа нилээ хэдэн хүнийг дуудсан, амар олон хүнийг дуудсан. Гяс ингээд дуудаал. Тэгээ өөрөө ч бас ингээд мэдүүлэг өгсөн. Болохоор Amber ингээд биеийн хилэмжийн ингээд айгу өөр болсон байна л да. Айгу өөртөө ихтэй. Johnny-г ингээд мэдүүлэг өгж байхдаа тэр ингээд амар харчмаарал. Amber хамгийн сүүлийн гэрчин байсан Catherine Arnold гэдэг тэр эмэгтэй болохоор би talent agent гэдсэн ч үгүй entertainment consultant юм байна. Ер нь бол юм entertainment-ийн салбарт байдаг хүмүүст зөвлөгөө өгдөг зөвлөгч хүн юм байна л та. Тэгээ тэр эмэгтэй болохоор ингэсаахгүй нөгөө нэг Amber X-тэй нэр амар од болохоор эмэгтэй байсан энэ гэдэг тэгсэн шүү дээ. Тэгснэ энэ Johnny Depp-ийн одоо ингээд Amber Heard руу ингээд тэ одоо чиглүүлээд байгаа ингээд шүүх хурлын дуудаад байгаагаас болоод Amber Heard одоо энэ entertainment-ийн салбараас олох хэрэгтэй байсан $50 сая алдсан. Тэгэхээр $50 сая damage гэж хэлдэг штэ. Хохиролтой байгаа. Тэргээ бүр тэгээд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь энэ одоо Richard Marx гэд одоо Hollywood-ийн баг Godfather-ийн машин entertainment expert тэгснэ ингээ яг entertainment-ийн хуульчин гинэ. Энэ хүн болохоор тийм байхгүй л гэж байна. Нэг үгэрх юм бол Catherine Arnold-ийн хэлж байгаа бүх юм бол худал хуурмаг. Бүхнийг ярьж эхлэхээс өмнө Adam Waldman гэдэг хүний талаар ярив. Adam Waldman бол
Johnny-гийн хуульч 2019 онд Johnny-тэй цуг байсан нөгөө сан сэтгүүлийг шүүж яхад ч гэсэн Johnny-тэй цуг байсан аахгүй. Тэгээд тэр хүн болохоор 2019 онд The Blast гэдэг сэтгүүлд ингээд мэдээлэл явуулаад тэгээд Amber Heard-ийн нөгөө нэг хүчирхийллийн хохирогчтэй Johnny ингэдэг гэж ярьсан яриа нь бол бүгд худлаа. Amber Heard бүх юмыг зохиож ярьж байгаа. Ингээ бүх юмыг зохион байгуулалттайгаар одоо нөгөө үйл ажиллагаатайгаар ингээ найзуудаараа ингээ хийж байгаа энэ төр гэдэг тиймэрхүү мэдээлэл байхгүй. Тэгээд тэр мэдгсэн чинь Amber ингэнэ Johnny-гийн тэр хуульчийн сэтгүүлд өгсөн мэдээлэлээс болоод Amber Heard-ийн нэр хүнд маш их унсан. Aquaman тоглож байгаа дүрдэн ч гэсэн нөлөөлсөн. Ер нь бол ингээ карьерийг бүр ингээ будаа болгосон гэсэн тийм Johnny-гийн өмгөөлөгч нар Warner Bros компани гүйцэтгэх захирал Walter Hamada гэдэг хүнийг шууд ингээд гэрчээр дуудсан. Be hired for Aquaman to by Warner Brothers. No. Amber Heard болохоор би бол ингээд Aquaman 1-2-т ингээд тоглосон. Өөрийнхөө ингээд дүрийг бүр ингээд аврахын тулд би өөрийнхөө карьерийг аврахын тулд маш их ингээд хичээж байгаа. Намайг бол ингээд доош нь татах гэж намайг бүр будаа олох гэж ингээд үзэж гин гэсэн тийм мэдүүлэг өгсөн байхгүй. Тэгсэн чинь Walter Hamada шууд хэлж ин л та. Amber Heard-ыг ажлаас нь халаачгүй. Amber Heard-ыг ажлаас нь халчаад буцааж аваачгүй. Энэ Aquaman гэдэг кино бол ерөнхийдөө Arthur Orn гэсэн хоёр ингээд залуугийн талаар ер нь бол андын найзууд хоёр эрэгтэй найзуудын талаар ингээд тийм жоохон хошигнсан юм одоо юуны кино юм аа. DC-гийн кино юм аа. Тэгээ энэ дэр нэг Amber ч нэг хамаатай ч бишэлтэй явах юм хэлсэн заа. Walter Hamada ингээд ярихтаа штэ Aquaman дээр ингээд тоглож байгаа Jason Momoa, Amber Heard хоёрын дунд ингээд нэг айгуу том асуудал байсан нь issue of chemistry гэж аахгүй. Тэр хоёрын хооронд ингээд ямар ч ингээд нэг юм хайр бие биендээ ингээд дурлаад ингээд татагдахаар тийм хүмүүс ингээрсэн болж өгөхгүй байсан гинэ. Тэгээд тийм одоо chemistry тэр хоёр хүний хоорондох ингээд тэ нэг юм уялдаан холбоо ингээ бие биендээ татагдчихж байгаа юм шиг ингээ харуулахын тулд тэрийг бүр ингээ эдитээр ингээ янзлчиж олдсон гинэ. Хоёр ямар ч бие биендээ ингээ хамааралгүй хүнийг ч гэсэн бие биендээ дурлаж байгаа юм шиг ингээ эдитээр харуулчих олдсон гинэ. Тэгээд Amber Heard Jason Momoa-г бол тэгсэн. Бүр ингээ амар эдитээр ингээ янзлсан. Aquaman 1 дээр, Aquaman 2 дээр ч гэсэн тэгнэ. Тэгээд ер нь бол бүр ингээ киноны эрэгтэй эмэгтэй хоёр гол дүрийг бүр ингээ юу яах та шүүхтэй штэ. Бүр chemistry test гэж хийдэм байлээ. Тэгээд манай хоёр болохоор нэг ингээд chemistry. За энэ дээр ер нь хідэн гэрч орж ирсэн бүү мэд хоёр талаас ингээд бага хүмүүсийг дуудаад байсан. Одоо тэр нөгөө Johnny-гийн хуульч Adam Waldman гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр хүний тэр хийсэн мэдээлэлээс болоод Amber ингээд нэр хүнд айгүйх ингээд унсан гэж байгаа шүү дээ. Тэгсэн чи яг ингээд одоо нөгөө хаштагууд дээ шүү дээ. Amber Boss, Johnny Depp шударгасыг авчирээ. Amber бол ингээд abuse, Amber бол хүчирхийлэгч энэ төр гэл тэр ингээд хаштагууд ингээд айгүйх одоо тэр нөгөө Johnny-гийн хуульчин тэр мэдээлэл хийснээс хойш тэр хаштагуудыг хэрэглээ айгүйх ихсэн гэж ингээд Amber-ийн тэр гэрчин ингээд хэлэх гээд заахгүй. Тэгсэн чинь Johnny-гийн зүгээс бас одоо энэ ингээд интернетийн юм аналист хүмүүс юм уу да баахан хүмүүс л орж ирсэн. Тэгэл тэд нар тийм болоогүй юм spike mic байгаагүй. Ер нь бол ингээл энэ хаштагууд бүр аль 2013 оноос хойш ашиглагддаг байсан. Тэгэл тэр хуульчийн мэдээл пласт сэтгүүлд гарснаас хойш ерөөсөө нэг өөрчлөлт байгаагүй. Доктортой л исэн гэж доктортой өсөж исэн гэж байгаа. Тэгээ надад бол ингээд энэ одоо Johnny-гийн хуульчийн ярьж байгаа бишээ тэр нэг сэтгүүлд ингээ хэлсэн юм бол Amber мэдээж нэр хүндэд нөлөөлөхөөр л санагдаж байна. Ингээл хүмүүс хүүе яана Amber чинь тэгсэн юм уу гэж орж үзэн штэ. Тэгээ надад бол ингээл тэр нэг бахан хаштагууд ингээл өсөх юм санагдаад байгаа хгүй юу. Тэгсэн чинь харин ингээд Johnny-гийн тэр талын экспертууд нь ингээд зүгээр л хэвийн л ингээл өсөлттэй байсан. Тэр чинь гинт минь төсөөгүй ухааны юм яриа л угаасаа л ингээд хитрхи их ингээд нэг юм хитрхи их ингээд татаад сунгаад бүр ингээд сунжруулаад байна. Тэгээд энэ дээр бүх correlation, causation гэдэг хоёрын юмны талаар амар хэрсэн. За correlation гэдэг нь болохоор хамаарал, causation гэдэг нь гарал үүслэхгүй. Тэгээд энэ нөгөө хаштагууд нь яг гарал үүсэл нь хаанаас вэ? Тэгээд яг бүгдээрээ хоорондоо холбоотой юу? Тэр ингээд юутай өнгөлөгчх нь өгсөн юутай мэдээлэлтэй холбоотой юу? Гэлби ерөөс тэр юм амар уртаас болохоор нэг сонсоогүй. Над шиг нөгөө ам хамраа ингээд
Ингэдсэн сэтгэл зүйч штэ. Тэр чинь Amber Heard-ийн зүгээс гаргаж ирсэн сэтгэл зүйч штэ. Тэр сэтгэл зүйч ингээ Johnny Depp-ийг ер нь бол тэр Johnny Depp тэр онцлогоо хийх өмчлөөс ер нь бол ингээ харвас нарциссист юм зан төлөвтэй. Тэгээ ер нь нарциссист зан төлөвтэй. Тэгээ архины хамааралтай хүн бол ингээ дотны хүнээ зоддог одоо IPV гэдэг intimate partner violence тэрийг уг нь хийх нь баг ингээ айгүй өндөр одоо өндөр магадлалтай байдаг. Тэгэхээр ингээ Johnny олох ус дутдаг нь баг тодорхой ахуух юм ирсэн байхгүй. Тэгсэн чинь Johnny шууд өөр нэг сэтгэл зүйчийг гаргаж ирээд тэгсэн чинь тэр сэтгэл зүйч нь энэ түрүүний тэр нөгөө Spiegel гэдэг сэтгэл зүйч Goldwater Rule гэдэг сэтгэл зүйч нарын баримтлагдаг дүрмийг маш хатуу бүр ингээ зөрчлөө. Бүр одоо нөгөө ёс зүйн хувьд бүр амар том зөрчлийг хийлээ. Бүр тэр дүрмийг хатуу зөрчсөн. Бид нар дээр ирж онцлогдоогүй, онцлогоо авъя гэж зөвшөөрөөгүй хүнийг зүгээр ингээ харсан хүнээ ингээ сэтгэл зүйн эмгэгтэй гэж хэлж болдоггүй. За үргэлжлүүлээд 2015 он Johnny ингээ хурууга таслуулсан үед Johnny-гийн хуруунд дээр хаалгаа хийсэн мис тасалч мэдүүлэг өгсөн. Тэр хүн Австралид идэм шиг лээ. Австралид болсон үйл явдал болохоор. Тэгээ тэр хүн болохоор юу гэсэн бэ гэхлээр тэр хүн болохоор Johnny дээр ингээд хаалгаа хийсэн. Тэгээ тэр нь ингээд нөгөө өрөвсөн, нөгөө шархаа нь өрөвсөн, антибиотик уусан. Ингээд нэг юм нөгөө каст гэдэг лөө нэг юм наадаг юм пластрын каст гэх нөө тийм юм хийсэн. Тэгээд бараг 3-7 хоног ер нь бол нэг эмчтэр ингээ над дээр ирж авсан. За тэрнээс хойш 15 оноос хойш ерөөсө холбоогүй байсан гэдэг ч аахгүй. Тэгээ ингээ халаа хийсэн. Энэ хоёр хуруугийг ингээд нийлүүлээд энэ хурууг ингээд тасарсан шүү дээ. Энэ хоёр хуруугийг нийлүүлээд ингээд боогоод за каст яасан. Тэгсэн чинь заяа дараагийн видеоор би ярив. Johnny-га гараа ингээд нөгөө гинтээснийхаа дараа шууд тэр Amber-ийн дүүг шатнаас унгаах түлхэх гэж байгаа юм шиг тэр үйл явдал болсон юм байна л да. Тэгсэн чинь нөгөө Johnny уурлал ингээд дараа нь ингээд нэг Amber-ийн хуцсныхын шүгэн мөгөө ингээд унгаасан байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд Amber юу өнгөлөгч нь тэр мис тасалчаас асуусан. Ийм одоо гараа ингээд боолгоцсон те ингээд том ингээд боолгот боксинг байл шиг боолгоцсон хүн ингээд юм хүм ингээд эвдэлж болох уу гэсэн чинь. Ер нь бол ингээд болонлох л та. Гэхдээ ингээд одоо тэр юу чи ингээд эвдрэн штэ. Тэгсэн чинь гараа ингээ болгоцсон хүн ингээ хүн цохиж болох уу гэсэн чинь нөгөө хүн чинь мэдхгүй л тээ ингээ болж магтгүй л гэхдээ ингээ тэр ингээ бодолч ингээ каст чи ингээ эвдрэн штэ. Би бол ингээ дахиж ингээ ирээд үзэж байгаа юм. Тэгээ эвдэрсэн байдал хараагүй гэтгсэн. Тэгсэн чинь бүр өмнө нь штэ Amber-ийн төрсөн дүүн ингээ Johnny ингээ нөгөө гараа ингээ гинтээснийхаа дараа манай дүүг ингээ өстөж аваад ингээ дотсон гэтгсэн аахгүй. Тэгээ иймэрхүү гартаа ингээ гараа энэ ингээд хин гинэ Norbert Neumeister гэх хүн байгаа хгүй. Exif Data Analyst гинөө. Би энийг мэдгүй ойлгохгүй байна. Гэхдээ одоо ингээ iPhone-аар авсан ч юм уу зургийг ингээ харчиж олдгийн гинэ шууд ингээд юу гэвэл мэдээлэл харчиж олдог. Одоо Apple iPhone энэ харчиж олдог гинэ. Тэгсэн чинь Amber-ийн одоо энэ авсан зургууд бол Photoshop-дод эдитлсэн байх боломжтой. Тэгээ энэ бол ингээ iPhone-оос ингээ шууд авсан экстракт хийсэн зураг биш байна. Өөр газраас байна гэж автыг. Тэгээ энэ зураг ч гэсэн яасан гинвэ бас эдиттэй л гэж тэр хүн. Тэгснээ бас энэ гурван зураг ингээд адилхан биш ингээ эдиттэй байна гэж гинэ. Johnny-гийн өмгөөлөгч Camille Vasquez бас хэлжсэн энэ зурган дээр бол яалтчгүй эдит орсон. Ягаад гэвэл ингээд ийм цагаан арьсыг ингээд худлаа ингээд saturation-ы нэмээд ийм улаан болгоод ингээд бүр улааны амар ингээд гүнзгий харагдуулж байгаа. Тэгсэн чинь өнөөдөр Johnny Depp дахиад нэг цаг 40 минут мэдүүлэг өгсөн байхгүй. Энэ зургийн нэг хоёр энэ аялалд явж байхдаа энэ одоо нөгөө Johnny Amber хоёрын юун дээр явдаг зураг штэ. Бас сар дээр байсан зураг. Тэгсэн чинь энэ зураг дээр Johnny-гийн ингээд царай айгүй амар ингээд додуулсан юм шиг байгаа штэ. Тэгсэн чинь энэ аялал дээр авахулсан өөр олон зураг байна гинэ. Тэр зургууд дээрээ Johnny яг адилхан нүртэй байна гинэ. Гэхдээ одоо энэ зургийг болохоор Johnny ингээ хэлэхдээ би яг ингээд нөгөө нэг богонд суугаад эхний өдрөө ингээ зодуулаад ийм болсон юм а гэж байгаа байхгүй. Цохиулаад тэгсэн чи богонд суухаасаа өмнөх зургууд нь бас яг энэ нүртэй байгаа байхгүй. Тэгээд Amber-ийн өмгөөлөгч нар энэ дээр айгүй зөв point гаргаж ирээд тэгээд Johnny бас ингээ худлаа ярьж авах боломжтой. Johnny тэгсэн чи богонд суугаагүй зурган дээр чинь бас яг ийм л шүү дээ гэсэн чи тэр зургнууд фотошоптгдсан байж магадгүй гинэ. За энэ хүн болохоор өмнө нь TMZ-д ажилладаг гэсэн хүн баггүй юу? Тэгээд Амбагийн ингээд нөгөө яг
Johnny Depp-ийн хязгаарлуулах тийм ингээд шийдвэр хязгаар тогтоох гэж хэлсэн юм чи та нар надад энийг ахнаас хэлэхгүй байсан юм бэ. Johnny Depp-с хязгаар тогтоох гэж байхдаа ингээд яг цагдаагийн газар очихдаа ингээд хацар дээр ингээд улаацсан зураг байгаа. За энэ зураг ахгүй юу ингээд би хамгаалагч нь авч гарч байгаа. Тэгээ хацар дээр ингээд цохилт. Тэгсэн чи энэ TMZ-д ажилладаг залуу Amber Heard нөгөө нэг Johnny-гоос ингээд тийм хязгаарлалт авчаад шууд гарч шүү. Тэгээс одоо ингээд яг хацрын баруун талаас нь гаргаад тэг яг ингээд алхаж яхад нь аваарай гэд тийм зааварчлага авсан гинэ ахлахаасаа тэгээд амарсан зохион байгуулалттай юм шиг. Тэгээ энэ хүм одоо TMZ-гээс гарцсан. Гэхдээ зүгээр ингээд би энийг өөх хэрэгтэй мэдээлэл хаа гэж бодсон гинэ. Тэгэл TMZ чи айгүй айхтар ингээл нөгөө ер нь бол хин нэг ингээл харлуулах ч юм уу хин нийт ямар мэдээлэл өгмөр байгаа бол шүү TMZ рүү ингээд одоо нэг тийм мэдээлэл авдаг имэйл гэдэг юм уу да хинэн мэддэхгүй имэйлээс ингээд шууд тийшээгээ мэдээлэл явуулчих болт юм гинэ. Johnny Depp-ийн нөгөө нэг амар том ингээд аяганд ингээд вино хомдолж байгаа тэгээ ингээд галтгооныхаа тавил мавилгыг цогч байгаа нэг видео байдаг шүү дээ. Тэр өмнө TMZ рүү ингээд мэддэхгүй ингээд гарал үүсэл мэддэхгүй газраас иржсэн гинэ. Тэгээд гэхдээ тэр видеоны одоо яг бидний YouTube дээр үзэж байгаагаас шал өөр эхний ингээд Amber-ийн камера байршуулж байгаа болон камерыг ингээд Johnny шийдсэний дараа аваад ингээд Amber гэд инээж байгаа тэр хэсгийг нь хасцсан TMZ рүү иржсэн гинэ. Тэгээд тэр видеог TMZ шууд 15 минутын дотор олон нийт рүү татчихсан юм байна. Тэгэл шууд Johnny Depp ч ямар амар юм бэ гэл дэлхийд даяараа шууд ярьж эхэлсэн байхгүй. Тэгээд тэр видео хаанаас ирсэн мэддэхгүй л дээ. Гэтэ видеог нь хассан байсан гэсэн. За тэгээ энэ нөхцөл байдал ер нь таны амьдралд яаж нөлөөлөв гэдгсэн чинь Amber Heard одоо эцсийн удаа ингэ мэдүүлэг өгч юм л та. Хүмүүс намайг алмаар байна. Тэгээд миний хүүхдийг бүр ингээд шарах шүүгэнд нөгөө нэг цахилгаан шарах шүүгэнд хийж шатаамаар ингэж бүр тэгж сүрдүүлж байна. За Amber-ийн мэдүүлгийн талаар би маргааш илүү ингэ дэлгэрэнгүй яри одоо ингэ явж байгаа байхгүй. Одоо манайхад миний ингээд өнөөдөр та нэг юм танилцуулмаар байна. Энэ ингээд би Лондонд дахт ингээд мужигээ дэлгүүрээд гэсэхгүй. Японы дэлгүүр амар хөөрхөн. Тэгээ дандаа Япон бараа яадаг. За энэ бол мужигийн ингээд Япон ингээд ор тэрний даав байна. Энэ даав ихтэй. Тэгээ агшид сунахгүй, өнгө бодог гарахгүй, цахилгаанчгүй, богинохгүй, өнгө алдаж гандахгүй. Тэгээд эндүүдэх шаардлагагүй. Тэгээ энэ даав ингээд одоо хямдарсан байгаа 369-с 329 тэгээд их хурсын баяр тохиолдолтой та эдгээс аваарэ. Их Монгол пласад гэдэг дугаар нь хай. За ингээ шүүх хурлын хамгийн сүүлч өдөр боллоо. Йоо. Амар болчихно. За Amber Heard мэдүүлэг өгөхгүй л дахиад гарч ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь бүр Johnny-гийн эмэгтэй өмгөөлөгч Camille Vasquez бүр будаа олох чинь бүр ёо. Бүр зүгээр л баг зүгээр та хоёр ингээ хоёрлоос бусад зодтолтчооч гэж хэлмээр цаа. Бас амар юугүй маа. Тэгээд мэдүүлэг өгч эхлэхдээ Amber Heard шууд ингэсэн ингээд над руу амар их ингээ алах сүрдүүлэг ирж гин миний охин гэтээ ингээд баг үхээсээ энтергээл тэгж байгаа. Би тэгээд энэ явдлыг бүр ингээ хинт ч хүсэхгүй байна. Би бүр арай л амар юм туулж ингээл амар ингээл нүрээ шахал ярьсан ч дахиад нулимс гараагүй. Тэгтээ угаасаа тэгэл уйлдгүй хүн юм байлгүй дээ. Тэгэл бүр ингээд нөгөө хурлын танхим руу орж ирэхэд хүртэл ингээл хүмүүс бүр ингээл амар хараагаал сошиал медиагаар намайг будаа олох чинь би бүр ингээд тэ бүр дэлхийд аваараа үзээ хадагдчих ингээл тэрийг ингээл бодоол амар ингээд эмоцлог болсон. Ms. Heard, there is no question pending, and I would appreciate it if you wouldn't be making argument to the jury. Sorry, I thought you would ask me. Энэ видеонд хатагтай Heard би танаас ямар ч асуулт асуугаагүй байна да. Би асуулт асуугаагүй байна. Ингээл бүр амар чимээг болчих гэж юм шиг. Яг хөө ингээл нөгөө цаг нь ингээл дуусгаал ингээл гяс ингээл юу ажиллагаа хальтаа яарчлаагаа хальтаа тэг өөрийнх нь ингээ ярьж байгаа юмас шал эсрэг юм яриад Amber ч гэсэн ер нь бол сүүлийн удаа ингээд гарч ирээ өөрийнхөө үгийг хэлж байгаа болохоор ингээл бүх юмыг багтаагаал ингээл амар их юм ярьчихил гэж ботсон баг л та. Тэгээ энэ хоёрын маргаан нь ер нь бол тэр TMZ-гийн залуугаас амар их үдээд ер нь Camille амар ууралсан. Тэр TMZ-гийн залуу ахлахаасаа яг Amber Heard одоо ингээд тэ цагтаан газраас гарч ирж байна. Нүрийг нь баруун талаас нь аваарай гэсэн чиглүүлэг авсан байхгүй. Тэгээд Camille болохоор тэгж байгаа. Та тэр үед албаар TMZ рүү тийм чиглүүлэг өгсөн биз дээ. Тэгээд та албаар нүрээ будаагүй очсон биз дээ. Албаар ийм улаан юм тавьчаад өөрөө ингээд зураг авахулах гэж publicity stunt
Instagram дээр нэг залуу ингээл TMZ-ийн залуугийн ярьсан мэдүүлгийг үзсэн юм шиг байна. Тэр залуу нэг 15-аас нэг 20 минут 30 минут л ярьсан заяа. Тэрийг ингээл базаал нэг өгүүлбэрт хэлэхэд л болно. Тэгсэн чинь ингээд чи бүгдийг нь яриаггүй байх мэн гэж үгээд надтай хэрүүл үзэж байна. 8 цаг мэдүүлэг өгж байгаа 10 цаг мэдүүлэг өгж байгаа хүний яриаг 1 минутанд багтаана гэдэг одоо би 15 минут мэдүүлэг өгсөн хүний яриаг ингээл бүгдийг нь орчуулаад тавина гэж байхгүй шүү дээ. Надад 1 минут л байгаа. За тэрнээс гадна шүү дээ. TMZ-ийн залуу ингээ хэлэхдээ өөрсдөө одоо TMZ руу тэр ингээд мэддэхгүй газраас ирсэн бичлэг нь эхний одоо сүүлийн төгсгөлийн Amber Heard инээж байгаа хэсэг эхлийн Amber Heard-ийн камера байрлуулж байгаа хэсэг хоёр нь байхгүй болсон байсан гэдэг байгаа шүү дээ. Тэрийг ингээд Camille Amber сууж авахгүй. Та тэр бичлэгийг өөрөө катлчаад тэгээд TMZ руу явуулаа гэсэн чинь Amber Heard бүр үгүй ямар бичлэг? Би тийм бичлэг явуулаагүй. Би бүр юу ярьж байгаа надад одоо тэгээ бүр тэгэж олон нийтийн сонирхол юм явуулах байсан бол надад байгаа бүх энэ ингээд нотлох баримтыг бүгдийг нь би явуулж болохсон. Би тийм сонин жижиг хэмжлэг явуулахгүй шүү. Тэгээ уг нь бол Amber Heard бол одоо лик гэж хэлдэг байхгүй юу? Мэдээлэл нөгөө олон нийтэд цацах ингээд нөгөө нууцаар ингээд Facebook дээр нэг сонгуулийн үеэр бичлэг гарч ирдэг шиг ингээд тэгэж би мэдээлэл ингээд олон нийтэд цацаж мэдэхгүй гэсэн байхгүй юу? Тэгснэ түрүүний яриан дээр гинт надад тэгэж олон нийтэд одоо цацах байсан бол надад бүр хангалттай бүр зөндөө натлах баримт штэ гэж хэлээ. Тэг ингээд олон нийтэд цацсан матсан гэж хэлсэн. Тэг ингээд яриа нэг иймэрхүү байдлаар ингээд айгуу сонио одоо ингээд зунгаралтаад байгаа маа. Camille Vasquez ингээл Johnny-гийн одоо гэрчээр те ингээд англиас хүн нисж ирж ийн Австралиас видео коллоор ингээд хийж ийн амар олон хүмүүс ингээд яг үннийг хэлэхээр ингээд энэ шүүх хуралд оролцож байна гэдгсэн чинь Amber үгүй наад хүмүүсийн чи хэлж байгаа бүгд худлаа. Миний ярьж байгаа л зөв гэсэн одоо Viber ер нь л байнга ингээд мэдүүлэг өгч байгаа шүү дээ. Тэгснээр аргагүй шүү дээ. Johnny Depp чинь маш их мэдлэлтэй, маш хүчтэй хүн. Тийм учраас ийм хүнийг хүмүүс дандаа одоо бүсийн долоож амьдэрдэг гэдэг шиг. Тэгээд Амбагийн хэлж байгаагаар Johnny Depp маш их мэдлэлтэй, хүчтэй хүн. Тийм учраас хажууд наага бүх хүмүүс одоо тэр хүний үгийг дагахаас аргагүй Johnny-г угаасаа л дэмжинэ. Johnny бүр юу ч хийсэн дэмжинэ. Тэрийг бол би ингээд мэдчихэж байгаа. Тийм учраас би тэр сэтгүүлд Washington Post-д би тэр нийтлэлийг бичсэн гэж бүр хэлсэн заа. Johnny-гийн талаар бичсэн гэдгийг хэлсэн заа. Ёо. Тэгэл бүр ингээм амар ярианд халж ийсэн аа баригдсан. Би Johnny-г анилж бичсэн гэдгээ бүр хэлсэн заа ёо. Тэгэл одоо ер нь бол Johnny-гийн талаар тэр юугаа бичсэн үнэм, нийтлэлийг бичсэн үнэм. Тэгээ Johnny-гаас хариугаа авах гэж Johnny дандаа бүх юмны ялагч байдаг учраас яа би нэг удаа биччихье. Өстө нэр тэ ингээд уураа гаргасан юм яасан. Тэгэл бичсэн заа. Ер нь бол мэдүүлгийн хавцад 2 удаа тэр нийтлэлийг Johnny-гийн талаар бичсэн гэдгээ хэлсэн дөө. Мэдүүлгээ дуусгахдаа Camille бүр залхсан заа. За no further questions. Дан гэл бүр. Өчтөр тэр TMZ-ийн залуу хэлсэн байхгүй. Хэрвээ ямар нэг одоо шинэ мэдээлэлтэй тип энтер ингээд яг гарал үүсэл нь яг ингээд нөгөө credible гэж хэлдэг штэ. Зөв байх юм бол шууд тэр ингээд ирсэн видеог ингээд 15 минутын дотор шууд copyright эрхийг аваад ингээд цацдаг ингээд ямар ч ингээд шүүх шаардлагагүй. Одоо жишээлбэл би болдоотой хэрэглэлээ гэхэд те алдартай болдоо ялагджтэй л та. Тэнгүүд би болдоотой хэрэглэсэн бичлэгээ ингээд цацхын тулд TMZ рүү явуулах юм бол номоо болдоотой хэрэглэсэн чинь номоо энэ бичлэгэн дээр байгаа юм чинь ингээд шууд ингээд цацдаг гинэ 15 минутын дотор яг нөгөө баталгаатай учраас. Тэгсэн чинь харин тэр бичлэг ягаад тийм хурдан 15 минутын дотор тавигдсан юм бэ? Олон нийтэд яг ирсэн тэ цагаас 15 минутын дотор тавигдсан таахгүй. Тэгсэн чинь ингээд одоо баталгаатай source-оос гарч ирсэн. Гэл тэгсэн чинь Camille шууд Amber-с та тэр бичлэгийг TMZ рүү явуулсан биз дээ. Та өөрөө тэр source нь эзтэй. Тийм учраас TMZ тийм хурдан тавьсан биз дээ. Гэл бүр тэгсэн чинь Amber no үгүй. Тэр бичлэг чинь би үзээшгүй гэж хэлв. Тэгэл би бас өглөө ингээл эргүүлэл бичлгүүдээ үзэж хахад тэр нөгөө Rick Fox ч үлээ Walter ч үлээ нэг амар нэг Hollywood-ийн эксперт гэдсэн шүү дээ нэг хуульч молж байгаа. Тэр мэрчин бүр ингээл амар юм ярьсан юм билээ. Тэр бүр ингээд бодоо алгасан юм билээ. Одоо бүр ингээд Q гинөө одоо Hollywood жүжигчтэй ингээд бүр юм нөгөө нэг одоо IMDb дээр кино үнэлдэг шиг бүр жүжигчтэйг үнэлдэг тийм юм байдин гинэ. Тэгсэн чинь Amber Heard бүр нэг миг байсан. Одоо Johnny Depp бол карьерийнхаа хамгийн ингээ өндөр үйл одоо хэсэгтээ бүр 35 гэсэн үнэлгээ авч ирсэн. За карьерийнхаа жоох ингээд negative review энэ төр авч ирсэн. Жохон сөрөг ингээд review авч ирсэн үед бол 11 гэсэн гинэ. Amber Heard бол бүр нэг гэж хэлсэн. Amber Heard хизээж ингээ амар өндөр үнэлгээ бараг дунд ч үнэлгээ авч байгаагүй гэж хэл амар тэгж ярьсан юм шиг. Би тийм өнөөдөр зүгээр нэг сайтнаас уншсан. Johnny-гийн ингээ өмнөх talent agent-тайгаа ингээд бичиж байгаа текст мекст нь гарч ирсэн. Ер нь бол бас хэцүү юм да яа Johnny Depp.
За тэгээд Amber-ийн зураг фотошопсон гэсэн нотлох баримтууд айгүйхан гарч ирсэн. Тэр Twitter-тэй холбоотой тэр хаштаг бол би бүр тэр чигт юу ч ойлгоогүй ямар ч холбоотой ч юмгүй ч юм уу. Ямар ч лээсэн Amber-ийн Johnny-гийн хуульчин хийсэн мэдээлэл бол Amber-ийн нэр хүндэд маш муугар халтсан гэж яригдчихэж байгаа. За өргөжлүүлээд дээ штэ. Johnny мэдүүлэг өгсөн штэ. Тэгсэн чинь cross examination хийгээд Amber-ийн өмгөөлөгч нар ингээд одоо асуулт асууж байгаа хгүй. Тэр үедээ тэгсэн чинь хамгийн анхны сарын өмнө илүү нэг мэдүүлэг өгчихсэн залуу байсан да. Amber Heard-ийн биш talent agent нь одоо entertainment agent нээж агаад Johnny-гийн холцоо нэг cowboy малгайтай. Тэр залуутай ингээд Johnny Depp-ийн чатлсан текстийг гаргаж ирсэн ээ. За энэ текстийг та энэ дээр хэлсэн юм ярьсан яг үнэн үү? Энэ үнэн үү гэдгсэн чи тэр текстэн дээр за Amber Heard-аас салсныхаа дараа Johnny ингээд тэр агентлогоо явуулсан байхгүй. Би бол энэ Amber гэдэг энэ нэг баг үүний шингэний үлдэц хүүхнийг өстой энэ бич мичиг будаа олох нь to change her under to people and now when you got off that plane from Boston. Sorry. When you За Johnny Depp ингээл та тэгж хэлжсэн биз дээ ингэж хэлжсэн биз дээ гэл амар олон ингээл одоо accusations гэх юм одоо гүтгэлгүүдийг ингээд Amber-ийн өмгөөлөгч хэлж ин л та нэг хинтээ ч бичсэн мэдгүй нэг тэр нэг агенттайгаа бичсэн чатан дээр ч юм уу өөр хүнтэй бичсэн чатан дээр ч юм уу би ингээ хүссэн юм аа авдаг аваад бита пүсиг мөсиг нөө би тэр эмхтэн хүний одоо нөгөө пүсиг нь бүр ингээд өстой ингэн гэж хэлсэн. Тэнгүүтлээ тэр эмхтэн ингээд нөгөө загас ингээд нөгөө уснаас гараад ирэхээр ингээд идэв штэ. Mackerel гэд загас шиг бараг тэр эмхтэн тэгнэ гэж хэлсэн. За би ер нь аль хүссэн юм аа авдаг хүмүүс гэл та тэгж хэлчихсэн байстай гэл тэгсэн чи ер нь аль Johnny Depp-ийн амар тухгүй болж байгааг ингээ харагдаж байна. Amber Heard тэрийг ингээ сонсоод ингээ инээж байна. Amber өмгөөлөгч ингээ Johnny-гаас асууж байхгүй. Та энэ үгийг өмнө хэлсэн үү? Би хүсэх юм бол ингээл хинтээ ч ингээ нэг шүнийг өнгөрөөж чадна. Тэр эмэгтэй бол зүгээр миний эрх мэдэлт байна гэж үгүй. Та ингэж хэлжсэн үү гэсэн чи Johnny бүр амар ууртаа царай гаргаад за. Юу гэнэ гэсэн чин дахиад ингээ асуусан чинь бүр би бүр хизээч тэгэж хэлэхгүй тхүү гэл бүр амар наа ч бүр шал солиорлээ гэж үгүй. Тэгснэ өөрчлөлөө та энэ үгийг хэлсэн биз дээ. Би хин нэг хайрлал амар хайрлна. Хэрвээ хэн нэг миний дууг хүргээд миний уураг хүрэх юм бол тэр хүнийг би шууд цохино. Гэт тэгснэ ингээ бүр тэр хүү одоо anger уурыг бол ингээ дуусгах хэрэгтэй. Уур бол ингээ алга болох хэрэгтэй гэж хэлээ та. Одоо биш уурыг бол ингээ гаргаж иж нөгөө арилдаг энэ төр гэдэг шиг. Тэгсэн чинь Johnny Depp бүр би бол наадах чинь ингээ paparazzi-ны талаар л тэгж хэлсэн баг. Түүнээс биш ингээ би дотны хүний хадлаар л тэгж хэлээгүй. Johnny-гийн Английн шүүх хурал дээр өгчээсэн мэдүүлэг нь энээсээ бас жоохон зөрөөд байгаа. За нэг базаад хэлэхэд Johnny-гийн ингээ мэдүүлгийнхэн зарим юм ингээ өмнө ярьснаас нь жоохон зөрөөд байгаа. Жишээлбэл хуруугаа таслуулах үедээ ингээ тэр ингээд баарны гэртэн байдаг take-ний хавьд ямар ч утас байгаагүй гэж энэ удаа хэлсэн. Тэгсэн чинь англи дахь мэдүүлэг дээр бол англи дахь шүүхтэлцэжсэн мэдүүлэг дээр болохоор тэр үед ингээ ойр тойронд утас байсан байж магадгүй энэ гэж хэлсэн. Тэгээ жоохон имэстер ингээ юм зөрөөд байгаа. Тэгээд дээрэс нь бас Johnny Depp ингээ Amber Heard-ыг Aquaman-аас халуулах гад Warner Bros-ийн ингээ эзэнлүү ингээл агентаараа дамжуулж ингээ бичиж мич гэж үтсэн юм шиг элэ. Тэгсэн чинь ингээл та ингээд Amber-ыг Aquaman-аас халуулах гэж ингээ хичээсэн зүтэй. Тэгсэн чинь юу яриад байгаа би ерөөсөө тийм яриаггүй гэсэн чинь та ямар ч лээсэн Warner Bros-ны эзэнтэй ингээ холбогдох гэж холбоо үүсгэсэн биз дээ энэ гэж бэл. Тэгээ Johnny тэрийг үүсгэж байгаа. Гэхдээ Johnny чинь нөгөө өөрөө Fantastic Beasts байсан. Тэгээд Amber Heard болохоор Aquaman дуулсан энэ чинь нэг ингээ студиэр хийгддэг кино аахгүй. Тэгээд би бол зүгээр ингээ Fantastic Beasts-ийг л ярих гэж ингээ холбогдчихсэн гэлдэг чинь. Amber хэлэхдээ бол ингээ Johnny чи ингээ одоо битээр ингээ салахад ингээ тэ ямар ч ингээ чи гэр бүлийн хүчрхийллийн хохирч мохирч гэж ингээ ерөөс юм яригдаагүй гинт ингээд одоо тэ 19 оноос ингээ ярьж эхэлж байна салснасаа 3 жилийн дараа тэгээд чиний ингээд одоо намайг бүр олон нийтэд дэлхийд даяар ингээ харлуулах гэж намайг ингээ бүр үзий ядуулах гэж байгаа энэ аженда энэ ингээд зорилго чи одоо ингээ биелж ийн энэ гэд мэдүүлгийнхаа хинт хэлсэн байхгүй. Тэгээд Johnny Depp болохоор ингээл чи бол ингээл бүр чааг бол би дуусгана бүх юм чинь дуусгана ингээл хэлсэн юм шиг гэлээ. Тэгэл бас хоёр талтай л асуудалтай юм да. Тэгэл ялцчгүй Johnny бол Amber-ыг Aquaman-аас халуулах гэж үтсэн байх гэж бодож байна. Ер нь Johnny Depp өөрөө ингэсэн одоо Johnny-гийн өнцгөөс бол Johnny Warner Bros Amber-ыг Aquaman-ы Mera-гийн дүрт аваач гэж гуйж иж оруулсан юм шиг элэ. Өөрөө нөгөө Fantastic Beasts sequence-ийн нэг хэсэг байсан болохоор тэгэл Amber Johnny бэс учраас орсон юм шиг лээ. Гэтэ Amber бол энийг үүсгэж байгаа. Би өөрөө
За эцсийн мэдээлэл болохоор би гинт нэг юм санчлаа ингээд дундаас нь ингээд санаадах юм а. Тэр Rick Walters ч үлээ тэр лаг Hollywood-ийн эксперт ч Amber бүр амар хэлсэн заа. Амбаа бол ингээд нөгөө audition энтерт ороод ингээд нөгөө шалгаруултанд орж ич ингээд киноны дүрд ордог хөө. Джейсон Момо, Johnny Depp бид нар бол ингээд зүгээр агент руу залгаад л тэр кинон дээр ингээд тоглох санал тавьж ингээд агентаар дамжуулж ингээд шууд кино тоглолт юм а. Ийм төрлийн хүмүүс чинь ингээд одоо A-list те одууд бол кино шалгаруултанд ордгоо маа. Амбер болохоор ингээд ордог төрөл нөхгүй low level гэж байгаа юм биш. Бүр тэгж үгээл амар хэлсэн заа. Джейсон Момо ороо зүйл залгаал дүрдүүнд тоглолцох гээл тэгдээ. Яа, за нэг юмрхүү дээ. Тэгэл шүүх хурал ингээд дууслаа. Гэтэ ялтчгүй бид нарыг ингээд Johnny энэ ингээд толгой эргүүлчих магадгүй юм л да. Johnny үнэхээр ингээд ирэх мэдлэлтэй бартсан хүчтэй мөнгөтэй ингээд томаа хүн байж магадгүй л. Амбер ч болохоор ингээд Johnny шиг юм ирэх мэдлэлтэй ийм амир ингээд тэ томаа өөртөө бартсан хүмүүсийг ер нь бол дарж авах хэрэгтэй. Ийм хүмүүс ингээд хин ч ингээд дэмжин бүх хүмүүс ингээд энэ хүмүүсийн одоо ингээд юу н бүсийг нь долоож амьдрах гэж хичээдэг. Тэрний эсрэг би энэ нийтлэл бичсэн. Энэ үнэн штэ. Би нийгмийн үннийг л гаргаж ирсэн штэ. Энэ гэж үгэл тэгж байгаа л да. Тэгээ би тэрийг нь бодлоо. Тэгэхээр нэрээ Johnny тийм амар муу хүн юм болоо. Амар тийм байлаар өөртөө бартсан хүн юм болоо. Тэрээс хүснэл хийгээл ингэлтэй. Бүр алдсан болоо гэж бодсон юм. Тэгсэн чинь ингээд Johnny-гийн хамгийн анхны ингээд мэдүүлэг өгсөн байхгүй. Одоо бүр 6-7 хоногийн өмнө өгсөн мэдүүлгийг сонссон чинь багасаа ингээ ээж нь аавыг ингээ хүчрхэлдэг гэсэн. Ээж нь амар харгас ингээ хэрүүлж хүн байсан. Гэхдээ одоо ээж нь нас барсан. Аав нь бол ингээ амьд байгаа. Тэгээд ээж нь аавыг ингээ дээрлэхэж амьдрах ингээ насаараа үдсэн болохоор өөрөө ч гэсэн ингээ ийм дээрлэхүүлэм одоо хүнд дээрлэхүүлж амьдрахыгаа байх л ёстой зүйл гэж боддог гэсэн. Би чимээгүй л байдаг гэсэн гэдэг ч. За ингээ бүтэн 7 хоног цогтойсэн та бүхэндээ баярлалаа. Шүүх хурлын талаар ингээ их мэдээлэл ингээ дуусчлаа. Гэхдээ миний яриаггүй нэмээд яриулмаар байгаа юмнууд байвал над руу бас ингээ DM-ээр явуулаарай. Тэгээд 7 хоногийн хугацаанд ингээ 32 мянгалаа болсон байна. Thank you so much. Тэгээд энэ хугацаанд бас ингээ над руу олсон TikTok-удаа явуулаад надтай цуг ингээ хөвчлөлтөжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдээр нь хайртай шүү. Thank you so much. Өргөжлөлөд би ингээс юу ярихаа мэдэхгүй л юм л да. Дараагийн сэдвүүд юу байж болох вэ? Тэгэл нэг юм гараал ирнэх дөө. Хамгийн гол нь энэ шүүх хурлын үр дүн айгуу сонин гарахаа $50 сая нэг талаас нь хэмжилсэн, нөгөө тал нь $100 сая нэг хэмжилсэн. Нэг юм холилдсон юм гарахах. Johnny бол яг бүтэн $50 сая энэ төр авахгүй л хэл та. Яг шүүх хурлч юм айгуу сонин ингээд бүх юм дээр нэг тал нь ялсан гэсэн юм байхгүй. Зарим юм дээр нь Johnny ялаа, зарим юм дээр нь Amber ялчиж магтгүй. Тийм. Тэг бүгдээр нь хайртай шүү. Bye. Нэг хамгийн чухал юм хэлэх мартсан байна шүү дээ. Camille Vasquez ингээд Amber-аас асуулт асууж байхад Kate Moss ч юм уу те ингээд TMZ-ийн залуу энэ гэл айгүй ингээд экспертүүд ч юм айгүй олон хүмүүс ингээд Johnny дэмжиж байгаа. Тэг ингээд үннийг хэлж байгаа гэдгсэн чинь одоо Amber бол бүгд ингээд хутлаа ярьж байгаа. Би л ингээд үннийг мэдэн штэ. Би хажууд нь байсан штэ энэ гэл тэгж байгаа штэ. Тэгснэ тэр хүмүүс чинь ингээ мэдүүлэг өгж байгаа хүмүүс чинь ингээ энэ шүүх хурлыг олон нийтэд явж байгаа гэдэг мэдж байгаа. Нөгөө 15 minutes of fame гэдэг штэ. Олон нийтэд танигдахын тулд гяс ингээ энийг ашиглаж байгаа байхгүй юу? Тэр ингээд мэдүүлэг өгсөн хүмүүс чинь зүгээр they came out of the woodwork гэж аахгүй. Тэр хүмүүс ингээ энэ шүүх хурлаас ямар нэг юм олж авах гээд жоохон од болох гээд тэ жоохон олонний анхааралд орох гээд нэг ашиг хүртэх гээд орж ирж байгаа маа. Түнс биш ингээ үннийг хэлж байгаа биш ээ гэсэн. За тэгсэн чинь Camille та Kate Moss-ыг олонний анхааралд орохын тулд энд орж ирсэн гэж байгаа юм уу? Борто өдрийн мэнд айгүй олон хүмүүс бараг 200-аад 300-аад хүмүүс мэдгүй амар олон чат ирж байна. Шүүхийн шийдвэр хизээ гарах вэ гэж асуусан байна. Шүүхийн шийдвэр гарах болоогүй. Одоо ингээд 6-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын энэ бүх нотлох баримт бүх энэ мэдүүлэгч ингээд цаасан байдлаар ингээд хэвлэгдээд эдгээр чинь бүгдээ анализ хийж үзээд тэр 9 хүн чинь ингээд хоорондоо маргалдаад мэтгэлцээд шийдвэр гаргахын тулд ингээд нилээн болох байхгүй юу? Тэгэхээр 7 хоног магадгүй 2-7 хоног магадгүй арайч 3-7 хонохгүй ах гэж бодож чинь тэгэхээр бүгдээ төвчээртэй хүлээцгээгээрээ. Тэгээ одоо бол ямар ч шийдвэр гараагүй байгаа. Бүгдээ хүлээлтийн байдалтай байгаа. Тэгээд дээрэс нь Jason Momoa, Elon Musk хоёр мэдүүлэг өгөөгүй шүү. Тэр бичлэгнүүд бол зүгээр эвлүүлэг, фаны байдлаар, комеди байдлаар хийсэн бичлэг ээ. Hi. За Johnny Depp-ийн шүүх хурал 5 сарын 27-нд дууссан шүү дээ. 5 сарын 31-нд Америкт Memorial Day-гийн баяр болтын гинэ. Тэр баярын үеэр ер нь бол хүмүүс ингээд нөгөө
олон нийтийн баяр юм л да. Тэгээд одоо энэ шүүгчдийн бүрэлдэхүүн бол тэр баярын үеэр ажиллахгүй юм байна. За тэгээд энэ 3 дахаас одоо нөгөөдрөөс эхлээд яг шүүгчдийн бүрэлдэхүүн маань цуглараад тэгээд яг хоорондоо нөгөө deliberation гэдэг шийдвэрээ гаргах одоо ярилцлага хийн гэх юм уу хоорондоо одоо зөвлөлтөн. Тэгээд шийдвэр гаргахад бол нэг хурдан гарахгүй. Яагаад гэвэл одоо баг 7 хоног явсан шүүх хурал штэ. Амар их одоо нөгөө гэрч нарын мэдүүлэг тэгээд айгүйх нотлох баримтайгаа учраас амар их нотлох баримтыг ингээд шүүх хэрэгтэй. Дахиад тэрийг санаж ярилцах хэрэгтэй. Тэгээ айгүй олон юм дээр бас шийдвэр гаргах хэрэгтэй учраас ингээд ганцхан yes no гिचгээр юм биш болохоор айгүй удаа шүү. Тэгээд яг нөгөө нэг шүүгчдийн бүрэлдэхүүний зүгээр зөвшөлтсөл нь одоо 3 дахаас. За манайхаа шүүх хурал дууссан байгаа ч гэсэн ярих юм бас зөндөө гарч ирж байна. Одоо би YouTube руу бичлэг аплод хийж байна. Тэрнээс гадна ер нь бол ингээд амар их Amber Heard-ийг ярьлаа шүү дээ. Одоо бүр өөрөө шамба гэдэг нэртэй боллоо. Johnny Depp яг уу ингээл Amber-аас болоод амар их нэр хүндэд нь халцсан гэж авч гисэн. Айгүй бол ингээ Холливуудад ажилладаг одоо publicist гэж л да сэтгүүлч хүмүүс сэтгүүлч хүмүүсийн ингээд сонд өгсөн ярьсан энэ байгаа байхгүй. Тэгээ Johnny Depp бол угаасаа ингээ өөрийнх нь агентны хүртэл ингээ хэлж исэн. Johnny-гийн одоо энэ бүр ингээд томшгүй бүр ингээд хяналтгүй архиталт хар тамхиталт тэгээ дээрэс нь айгуу цагаа барьдаггүй ингээд жоохон хариуцлагагүй энэ ингээд зан чандар нь өөрийнх нь карьерт нь юу нь бол бас муугаар нөлөөлсөн юм аа. Тэгээд Johnny-гийн карьер зөвхөн энэ явдлаас болоод бас ингээд нураагүй шүү. Холливуудад бас жоохон нэр хүнд нуунжсэн шалтгаан байн гоцордог гэсэн байсан юм аа. Цаашлаад ер нь бол Johnny Depp яг кино тоглож магадгүй. Ер нь бол TikTok дээр сая шүүх хурал ягц Johnny Depp-ийг амар өмөрсөн байхгүй юу? Бүр ингээл Johnny Depp-ийн одоо фэн нь бүр ингээд Johnny-г тэ дэлгэцэр харахыг ингээд амар хүссэн байсан нь амар тодорхой болж байна. Johnny ингээл одоо барил бидний нүүрэн дээр ингээд 2 сар ингээд гарч ирлээ шүү дээ. Тэгээд Johnny бол өөрсдөө кино тоглох шанс бол байгаа. Гэхдээ юм independent бие даасан жижигхэн компаниудын кино тоглох байхаа харин том бүр ингээд студиуд бол Johnny-г ингээд кино тоглуулж хил аманд орохоосоо жоохон айгаад жоохон зайгаа барих байхаа гэж уншлаа би. Гэтэ бас Johnny өөрөө өөрсдөө кино тогломоор амаагүй юм мэдэхгүй байна. Одоогийн байдлаар бол ийм юм хийцээ. Amber Heard-ийн хувьд болохоор Johnny Depp болохоор угаасаа нэг амар тийм established бүр нэр хүндээ ингээд тодорхойлцсон одоо нөгөө бүр карьер нь ингээд бат болцсон тийм хүн биш тийм жүжигчин биш хгүй. Тэгээ шүүх хурал дуусаад одоо ингээд нөгөө шийдвэр гарах хүртэл хүлээж авах хугацаанд Amber Heard Калифорниад гэдэг нэг цүлтэйдэг бүр $100 үнэлэгдэх байранд очиод амарч ийн гинэ. За энэ бол Amber Heard-ийн Калифорни мужийн Joshua Tree гэдэг газрын хавьд байдаг ийм байш байна. 2019 онд $570,000 худалдаж авсан энэ эдлэн газарт очиод одоо ингээд өөрийгөө тайвшруулах гад жоохон детокс хийх гээд ингээд сэтгэл санаагаа тайвшруулах гад очсон байгаа юм байна. Тэгээд энэ өөрийнх нь энэ үйлдэл нь Amber Heard-ийг амар хүмүүс гайхлаа. Нөгөө $7 сая хандивлах ёстой биш юм уу? Амлсан ёсороо тэгээ юунд $570,000 биллионер авсан байшин интервью гэж сошиал медиагаар бүр твиттерээр яриад. Amber Heard-ийн карьерийн хувьд болохоор одоо Aquaman 2 ч бүр ингээд post production руугаа орсон юм байна. Кино зураг авалт бүгд бичигдээ дууссан. Одоо кино нэг янзлагдчихж байгаа. Amber Heard ч гэсэн Aquaman 2 тоглоод авах хэрэгтэйсэн $2 сая компаниас авсан, Warner Bros-оос авсан. Тэгээд ингээд бүх юм дууссан. Тэгэхээр 23 онд Aquaman 2 гарах нь бол тодорхой. Тэрнээс цаашаагаа бол яг Aquaman 3, 4-т тоглох үгүй нь бол баталгаагүй. Тэгээд угаасаа юуны Warner Bros-ийн захирлын хэлсэн шүү дээ. Chemistry байгаагүй. Нөгөө гол дүрийн залуутайгаа Jason Momoa энэ хоёр ингээд би бинтээ ингээд нэг тохирох хос шиг ингээд харагдахгүй байгаа гэл. Үүнээс цааш Amber Heard-ийн карьерийг бас яхаг мэдэхгүй байна. Ерөөдөө бол бас ингээд сэтгэл зүйн хувьд айгүй их юм үзлээ. Амар том цогцолтонд орлоо. Бас кинонууд Amber Heard-ийг тоглуулах үгүй гэсэн мэдэхгүй л. Өөрөө ч гэсэн энэ дээр ямар ч комент хэлээгүй. Тэгээ энэ $570,000 авсан байр нь өөрийнх нь нэр дээр байдгүй юм байна. Johnny ингэ хэлжсэн шүү дээ. Миний амьдралд хамгийн чухал юм бол миний хөгжим.
Тэгээд миний хүүхдүүд гээд тэгээ угаасаа ингээ гитарын туртай хөгжмийг өөрийнхөө амьдралаа гэж боддог. Тэгэл одоо ингээл 58 9 одоо ингээл жилийн дараа 60 хүрлээ шүү дээ. Тэгэл 60 хүрч байгаа хүн одоо ингээл дахиад кино маань тоглол ажиллахыг хүсэх юм болов уу? Гэтэ ер нь л өөрийнх нь сонирхол нь бол ингээл зүгээр гоё хөгжмөө тоглоол байхыг хүсэх юм шиг лээ. Амар хөөрхөн ингээ дуусчаад шууд Jeff Beck нэг хөгжимчтэй цаг шууд Torrent гарсан мэт юм. Тоглолтод гарсан мэт юм да. Энэ ингээ Johnny-гийн энэ ингээд үйлдэл нь болохоор үнэхээр энэ шүүх хурлын шийдвэр ямар гарах нь надад хамаагүй л гэж байгаа юм шиг харагдуулж байна. Угаасаа олон нийтэд ингээ өөрийгөө ямар хүн бэ гэдгийг сая шүүх хурлаараа харуулсан. Тэгэл болоо шийдвэр нь надад их чухал биш ээ. Тэгээ манайхаа одоо ингээд Johnny Depp, Amber Heard хоёрын энэ гэр бүлийн асуудлаас бол ингээд сурах юм аа ингээд сурж ин л та би бол ингээд зүгээр үнэхээр ингээд тий асуудал гарах юм бол ингээд мэддэх газараа газ мэддээд эмчтэр очих хэрэгтэй юм байна. Сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй юм байна гэдгийг ингээд ойлгож байгаа хгүй. Тэгээд үнэхээр тий ингээд би бинийгаа хохироосон ийм харилцааг ингээд эхлүүлээд энэ дунд ингээд зааварч болохгүй байна гэдгийг ойлгож байна. Тэгсэн чи харин ингээд Монголын сошиал медиагуудаар ингээд хүмүүс одоо Amber Heard шиг авгаачвал ингээ монголоор дүүрэн мөрөө өстө монгол эмэгтэйгийн цайны зам маань гэж хэлж байгаа бол надад айгүй ихэд үнэхээр таалагдсангүй. Amber монгол хүн одоо Amber Heard болохоор Америк хүнтэй монгол хүмүүс ингээ тустай юм шиг ингээ нэг сони юм яриадах юм. Хаа ч ийм зантай хүмүүс байгаа. Монголд ийм зантай хүмүүс нь бүглэр чөлөрчүүд байгаа юм биш. Тэгээд зүгээр ийм гадны юм ингээд өөрсдөө авчирсан улс орноо ингээ хамаатуулж муулж байгаа надад үнэхээр муухай санагдлаа. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол хэрвээ ингээ үерхэж байгаа хүн чинь эсвэл гэрэлсэн хүн чинь амар гол дэгэр зан гаргаад бүх юм өөрөөр чинь даалгаад өөрөө хэрвээ бүр ингээ ашиглуулж байгаа зан одоо ашиглуулж байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа бол тэгээд тэр харилцаагаа ингээ дуусгаад болох хэрэгтэй эсвэл яадаг чи хоорондоо ярилцаад тэрийг шийдэх хэрэгтэй. Тэгээ бас дээрэс нь эрэгтэй хүн ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байх боломжтой. Тэр бол ингээ зүгээр тийм хизэж байдгүй гэж боддог байсан бол эрэгтэй хүн бол байнга л эрэгтэй хүн л хүчирхийлэгч байж болно гэж боддог байсан бол одоо эсрэгээрээ байж болдог гэдгийг ингээ бид харлаа штэ тийм байх боломжтой. Зүгээр ингээд хинч хохирогч байх боломжтой гэсэн ингээ зүгээр сэтлийг энэ шүүх хурлаас ингээд авч байгаа шүү. Тэгэд өөрсдийнхээ амьдрал дээр нааж ирээл ингээл чи ингээ баг амбаа шиг үстэй мэстэй чи Джон шиг үстэй гэж ямар ч хэрүүл хийхгүй энэ шал тустай хүмүүсийн амьдралахгүй юу? Хэрвээ эхнэр хөрөө хоёр хоорондоо асуудалтай байгаа бол сэтгэл зүйчдэр очиж гэр бүлийн зөвлөгөө аваа.